За Brownslud компани дээрээс бас та бүхэндээ гоё мэдээлэл хүргэе. За хуш мод гэж одоо сайхан мод байдаг. Бид хүн бол самрын сайхан иддэг тийм ээ. Монгол сайхан хуш мод бол их сайхан ургадаг. За энэ Brownslud-ийн нь бол одоо Оросын холбооны улсаас за сайн чанарын ийм хатаалах үйлдвэрийн хатаалахтай үйлдвэрийн ийм тайралт зүсэлт хийгдсэн хуш модыг оруулж ирж одоо хуш модон хаус барьдаг тий. Манайх ер нь бол эрчимчний эмнэлэгтэй амны орчноос гүйцэтгэх компани. За хойноос ер нь бол 4-5 төрлийн үндсэн гэрээтэй оруулж ирдэг юм манайх. Сипенел, хангрказ гэдэг материалууд байгаа. За өнөөдөр болохоор зэрэг хуш модоо онцолж байгаа тий. За тэгээ хуш мод болохоор зэрэг ер нь бол 20 см-ийн зузаантай манайх хийгдэж байгаа. Тэгээд 20 санжаа тий. За ингээд өөр төр нэмэлт дулаалах шаардлагагүй. Дулааны алдагдaltaгүй эрчимчний өндөр хэмжээтэй тийм байшин болж байгаа юм. Монголд ургадаг хуш мод за Оросоос оруулж ирж байгаа энэ хуш мод хоёрын бас ялгаа нь ямар вэ? За адилхан мод шүү дээ тийм. За яг Монгол улсад бол байшин барих ч юм уу хаус барихад бол яг модны хэрэглээ арай жоохон сулж гэх юм уу те. Ер нь бол тэгээ бас арай жоохон туршлахгүй ч юм арай болоогүй байгаа. Яг гэх юм бол Оросд бол нэг илүү нэгттэй барьж байгаа. Тэгээд гол нь үйлдвэрлэлийн боловсруулалт сайн байх шүү. Стандартын дагуу хатаалахтайгаа ирээд үйлдвэрлэхтэйд ирэх юм. Тэнгүүд Монгол болохоор зэрэг хараахан тийм үйлдвэрлэл хөгжөөгүй байгаа. Тэгээд тиймэрхүү байна. Материал нь түүхийд нь одоо дутуу боловсруулсан гэсэн үг л болно л доо. Одоо энэ яг нэг Оросд ингээд яг үйлдвэрлэлийн аргаар тэр чинь бас үйлдвэрлэлийн нууц гэж магадгүй тий. Хичнээн градусын ямар уур чигшэлтэй орчинд тийм ээ модыг яаж боловсруулж хатаагаад энэ мод бол одоо ингээд үйлдвэрээс гарч удаж байгаа ч гэсэн ямар нэгэн одоо тийм миллиметр сантиметрийн зөрөө байхгүй тий ийм шулуухан дэгшгэн ганц ам гарахгүй яг боловсруулалт дутуу модоор ингээд хөдөө гадаа явж байгаад байшин барьсан л байдаг л та. Тэгээд нөгөө нар салхи үзэл бороо шороо чиг тий халуун дулаа үзэд ирэхээр нөгөө мод маань өөрөө ингээд янз бүрийн хэлбэр дүрсэнд ороо зарим нь гажаад тэгээд зай завсар гараад тэрвээр нь одоо юу гэдэг нь тий дулаан алдагдал явдаг ч юм уу. Яг энэ Оросоос орж ирж байгаа энэ модны хувьд гэх юм бол одоо ямар сантиметр миллиметрийн зөрөөгүйгээр ямар нэгэн гажилтан дахиж орохооргүйгээр ийм гоё түүх үед нь гоё юм л та. Тэгээ яг стандартын дагуу зүсэгдээд үйлдвэрлэхтэйд хатаалахтайгаа ирэх. За энэгээр чинь бол үндсэнд орохын ингээд босгож штэ. Тэгэхээр дагалдаад одоо дээвэр хэрэг болно, хаалга цонх хэрэг болно. За мэдээж хэрэг энэ чинь тодорхой хэмжээгээр нэг халаалт дулаанаа шийдэх асуудал гарна штэ. Манай хамгийн ихэд хөрсний шинжилгээнээс эхэлдэг. За очоо таны газрыг үзээд шинжилгээгээд ямар суурь тогтохоор байна те. Тохирохоор байна. Хөрсөн чигтэй байна уу, зэвдэгтэй байна уу, намхтай байна уу гэдгээс хамаарат ямар суурь хийхээ эхлээд хамгийн их төрлийн шийд. Дараа нь болохоор зэрэг зурагчлалын ажил явагдана. Таны яг захиалгын дагуу те хэмжээний дагуу, загварын дагуу баригдсны дараа зурагчлалын ажил дууссаны дараагаар одоо суурь ажил явагдах юм. Суурь ажил дуусахтаа за тэгээ манайх материалаа захидаг юм аа. За яг зөвхөн тань зориулагдсан одоо байшингийн загварын зурагчлалынхаа дагуу материалаа захиад за суурин дээр үрээд ирэнгүүт гаднах карказыг босгоод за тэгээд араас нь болохоор зэрэг бохирын систем явж байна. Евролос гэдэг энэ Оросын бохирын систем байгаа. Саарлж болгодог. Бохироо жилдээ тэгээд нэг 2 жилдээ ч юм уу 1 жилдээ хэрэглэнээс хамаарат лагаа сорилчдаг те. Тэгээд саарлж болохоор зэрэг эргүүлээд хөрсөө услах хэмжлээ ашиглах боломжтой. Дээвэр дээр юу хийж болох вэ? За дээвэр дээр нь баяс хатлсан юм хуунцар дээврүүд байгаа. Ямар давуу талтай юм бэ гэхээр нэгт хөмгөн тэгээ угсарахад хялбар илүү ам бөхтэй илүү ам урттай байгаа. Олон жилийн одоо эдлэгээ даах юм байна тий. За халаалт дулаана сая гараад өнгөрсөн юу Phoenix S гэдэг халаалт явах юм. Тэр болохоор зэрэг агаар хуурайшуултгүй давуу талтай эрчимчний эмнэлэгтэй тийм халаалт байгаа. Температураа бас тохируулах боломжтой байгаа тий. Brownslud компани одоо хаус нь тавигдж байгаа. Одоо дулаалгын
ялангуяа одоо манай монголчууд байна өөрснөө хийж байгаа юм парнууд тийм ээ. За манайх болохоор Phoenix-S гэдэг нэртэй цахилгаан алгуур байгаа. Дотооддоо үйлдвэрлэдэг эрчим хүчний 20-с дээш үнэлттэй гэдэг тийм цахилгаан алгуур байгаа. За ер нь бол загваруудын хувьд бол 17 төрлийн загвартай. За хүмүүс айл өрхөд сууцандаа тохируулаад сонголтуудаа хийгээд авдаг. За Bronze-лууд гэдэг компани маань хувьд болохоор илүү төлхөө эрчим хүчний хэмнэлттэй амны орон сууц байдаг. Тэгэхээр манай халуур маань болохоор эрчим хүчний хэмнэлттэй сууц нь бас илүү тохиромжтой байгаа гэдгээрээс онцлог. За тийм учраас бас Bronze-луудтай бас хамтарч ажилладаг байгаа. Тэгэхээр тог одоо ерөнхийдөө баг идэх гэсэн үг тийм. Энд чинь тогн залгана шүү дээ. Тийм, тогн залгана. Яагаад эрчим хүчний хэмнэлттэй гэж үнийг хэрэг хамгийн ихний шалтгаан нь болохоор загвар маань байгаа. Өөрөөр хэлэх юм бол ашиг төлөвийн коэффициент өндөр гэдэг. За тэрийг бүр наривчлаад ярих юм бол бага киловаттаар арай илүү талбайг халахаар зөвхөн бүтээгдэснээр онцлогтой байгаа. За дээр нь юу байна вэ гэхээр одоо энэ та хэдийн харж байгаагаар бол энийг хар юмнууд байгаа шүү дээ. Энэ болохоор одоо ухаалаг тохируулга байгаа. За өөрөөр хэлэх юм бол 7 хоног өдөр цагаар та бүхэн одоо өөрийнхөө өссөн температуртаа тохируулга хийх юм бол энэ нь автоматар асч удирдаг тийм онцлогтой. Тэгээ энүүгээрээ бол цахилгааны зарлыг маань хэмнээд өгч байгаа. Тийм бүтээгдэхүүн байна. За артаас нь тэгээ сонголтын дагуу шалны материал энд байна. Энэ бол яг мотор байгаа юм. Зөө. Материал байна. Шалыг бол тэгэл бас янз бүрээр л хийж штеп. Зүрээр чи бакет хийж болно. Эсвэл одоо шал хийдэг гоё нарсан банс углууртай банснууд байдаг шүү дээ. Тэргээр ч хийж болно. Тэгэл хамгийн гол нь захиалга өгж байгаа захиалагч нартайгаа сайхан ярилцж байгаа л тооцоолоо гаргана шүү дээ, тий. За ямар материал хийх юм? Шаланда бакет хийх юм уу? Эсвэл гоё нарсан банс хийх юм уу? Банз байх уу? Эсбүгөөс бүр шууд бетон сутгачих юм уу гэдэг тий. Яачч болно шүү дээ, тийм ээ. Цонх бол цонх construction-ы цонх construction 3 дахь хамгаалалттай вакуум цонх байгаа тий. Тий, цонх construction-ыг бол манайхан сайн мэднэ шүү дээ. Нөгөө Monoli уулзуур дээр байдаг цонх construction. Олон жилийн бас цонхон дээр бол гарцсан хамт олон доо. Тий. За ингээд ямарсан өнөөдөр бол та бүхэндээ бас цуурлаар энэ Bronze-лууд компани одоо модон хийслийн байшингуудын талаар мэдээлэл өргөе гэж бодсон. Өнөөдөр бол ялангуяа энэ сайхан самрын мод буюу хош модны одоо бас хаусыг хэрхэн яаж ямар материалуудаар хийдэг талаар товчхон мэдээллийг та бүхэнд өргөлөө. Дараа нь та бүхэндээ гоё бусад хийслүүдийн тухай мэдээлэл өргөнэ.